Бид өмнөх дугаартаа Сэлб голын 3 цэгээс дээж авч мөн баг баянгийн ам руу Сэлб голын их хундрага дээр очих олох аялал хийсэн тухай та бүхэнд хүргэсэн билээ. Энэхүү аяллаа хүрээнд бид эхний өдөр Улаанбаатар хотын Төв орчмоос 3 газраас Сэлб голын усны найрлагын дээж авч авсан дээжүүдээ байгаль орчны яамны төв лаборатори болон ус сувг усны газрын усны лабораторид шилжүүлэхээр өгсөн билээ. Мөн цааш явж Сэлб голын ихийг болохоор баг баянгийн амууд өгсөн явсаар шөнө нь буудаллаад буйна энэ юм. Бидэн дээр зочин ирсэн нь усны мэрэгжилтнүүд болох шинжлэх ухааны доктор, гадаргын усны мэрэгжилтэн Батөржулан, цэвдгийн мэрэгжилтэн шинжлэх ухааны доктор Шархуу нар байсан юм а. За би бол Улаанбаатар төрөөд Улаанбаатараас гараагүй хичээл Сэлб голыг мэднэ л дээ. Их үедээ 50-60-аад оны үед л одооныхтой харьцуулахад үнэхээр гол шиг бол байсан л дээ. Сэлб бол намайг 72 онд шилжүүлсэн баруун Сэлб зүүн Сэлб гэж байсан. Тийм. За баруун Сэлб нь бол одоо сүүлдээ ингээд надад болсон. За энэ Улаанбаатарын унган усуудын одоо ярианы сүлжүүд энэ Шарган мартын гүүрэн дээрээс тухай храаны юм одоо энэ загсныг барьдаг гэсэн шиг тийм. Одоо тэг чин тийм загсдаг дийч жаргал хуурай юм дарч яаж загсаа хуурай дарч тий. Тэг ийм хоо бохирдсон заа юу. Ийм бохирдсон чи яаж амьд юм байх вэ? Манай нэг байгаль хамгаалагч нар олон нийтийн хөдөлгөөнийх олон нийтийн ярьж үзээд анхлаад одоо гарч байхад бол маш их шүүмжлэлтэй хандчихсан. Төнөө бодог өрөмтөх гэдэг юм гаргал явж байгаа. Худгаан гаргаад энэ үнэн байдлыг хүмүүст ойлгуулад тэгээд одоо худгаан гаргаад мөсөө үсгээд ирсний дараа өөрснөө ирж үзээд үнэхээр нүдээр харж одоо гараар өндөрчээд бүлээн зөвшөөрч харин чидэрийг харин дэмжиж нөгөө эсрүүчээс бидний их дэмжиж байгаа тийм. Тийм учраас бол ер нь бас энэ олон нийтийг бас одоо судлаж таниулах тийм ээ. Ерэн цаашдаа ийм одоо бүх боломж сайн таны одоо ярьдгаар энэ жижиг голуудыг юм одоо хаврын урсцэн нөхөс сэргээг ингээд сэрэх боломж байна гэдэг нь одоо батлагдаж байгаа байхгүй. Одоо ер нь миний одоо сонсож байгаа туул голдыг одоо орчин бас ийм энэ жил одоо бас ийм юм турших төлөвлөгдөж байгаа гэсэн тэгээд одоо хэрэг ийм төсөл гарвал би бас тодорхой хэмжээгээр энэ ажлыг хэрэгжүүлж тодорхой хэмжээгээр үнийг судлаж тодорхой хэмжээгээр үнийг цааш нь яаж хиймээр юм яамаар юм гэдэг бас арга барилыг эзэмшиж судалгаанууд хийлээ. Жишээлбэл бид нар мөсөн халиа үүсгэхэд бол маш их сонин үзэгдэл болдго юм байна. Бид нар бол анхны зургаар бол ингээд төмрөөр хашаад тэгээ усан тогтоогод хөлдөөн гэж ингэж тооцсон. Бид нар бас тийм хийж ирсэн. Гэтэл тэр юуны явцад бол бид нар ерөөсөн тийм шаардлагагүй юм байна. Ерөөсөө мөсийн өөрийн ингээд самд хийж хөлдөөгөл дөрвөлжим шоошиг хийгээд өрөө тавиад тэгээд мөсөн дээрээ тавьж хатан зэрэг мөсөн тулж ирч хөлдөөл өөрөө л мөс. Тэгээд хавар нь хайлал тийм. Нөгөө талаар бид нар бас энэ жил одоо тодорхой хэмжээний талбайд тавьсан байсан учраас бид нар мөсөн яг тэр талбайдаа бас барьж хөлдөөх гээд нэлээд юу ясна л да. Одоо усан зарим хэмжээгээр хөлдөөд бидний хязгаартай талбайгаас гарах дээр нь усан зогсоогоод хэмжлэнгээр одоо ийм сонин одоо технологи аргууд их байна. Энэ зүгээр энэ халиадсан үүсэх өөрийн арга технологи гэтэл одоо ийм шинээр гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо бид нэр хийгээгүй ажил судлаагүй юм ингээд хийгээд гаргаад ингээд ингэдэг бол үнэхээр одоо тань мэдэх маш их холбоотой юм болж байгаа. Одоо энэ жилийн үед бид нар тийм хаалт малт бол хийхгүй. Энэ жил бид нар яг тэр мөсөө хөлдөөгөөд мөсөөр ингээд тэгээд одоо хавар ингээд хайлаад юу ч байхгүй. Энэ голын гол дээр ямар нэгэн боосон барьсан тийм юу ч байхгүй. Их мэтлэнгээр л одоо ийм нь гарч байна. Тэгээд бас тэр засаг энэ байгаль орчны яам энэ одоо дэмжсэн гэж тийм бид нар ч одоо энэ ганц Улаанбаатар биш энэ бусад одоо энэ аймагч одоо тийм ер нь тэгээд энэ мөс хөлдөөж юу яадаг арга бол ба шүү дээ. Одоо усыг хатуу усыг хөлдөөч цэнгэж уудаг унтанд тэргэлдэг. Одоо хүний унтанд төхөөрөмж муутай эрдэслэхтэй усыг хөлдөөгөөд хөлдөөхөр зэрэг бол тийм тэгэхээр зэрэг бол ингээ хөлдөхөр зэрэг цэвэр усны хөлдөө давстаа гэсэн дотсоо хүрэгдээд байдаг байхгүй. Хамгийн ихсэн доо давстаа гэсэн голдоо хөлдөөд тэгээ буцаагаад хайлахаар зэрэг бол дандаа нөгөө цэвэр усны хийж хайсаар давстаа гэсэн нь хайчдаг байхгүй. Их мэтлэн одоо ийм аргууд хөтлөө. Тэгээд манай одоо бүдөө энэ зарим ондны ус муутай юм болоод хөтлөө энэ хийж ашигладаг шүү дээ. Цэвдэг сэрэг нэгдэгчийн одоо хөрсний ус чийг нь одоо нэмэгдэн гэсэн үнтэйгээ уялдаад л бас л голуудын орс
одоо нэмэгдэхэд байж тарна. Гэхдээ лицейст бол голын усны хэмжээ чинь л одоо тэгээд л хур томс их гол мэдээтэй л дээ. Түүний хажуугаар энэ бол бас нэмэлт нэмэр болж ирэх юм. Эдгээр хүмүүсийн сэлб голыг сэргээхийн төлөө хийсэн ажил их байлаа. Сэлб голыг байгалийн аясаар нөхөн сэргээхийн тулд юуны төрөнд голын ихэн байх мөнх зэвдгийг хамгаалахар шийджээ. Үүний тулд тэд өвлийн цагт газрын гүний усыг ашиглан мөсөн дош цэвдэг тогтоохоор шийдсэн байна. Энэхүү ажилдаа тэд 2011 оны 12 дугаар сард буюу шинэ жилийн өмнөхөн өвлийн эд дачигнсан хүйтэн цагаар гарч хахир хүйтэн өвөл цагт гүнийн 4 худаг ухсан нь 3 худаг нь устай байж гүний усыг ашиглан мөсөн дош халаа тогтоож чадсан байна. Энэхүү үүссэн мөсөн дош халаа нь газрын гүний цэнгэг усаар бүтэж байгалийн ясаар хөлцдөг байна. Ийхүү хөлдсөн мөс зуны дунд сар хүртэл газрын гадрах хэсэгтээ хайлж сэлб голыг цэвэр усаар тэтгдэг бөгөөд үүнээс цааш хүүтрэх хугацаа хүртэл газрын гүний цэвдгийг хамгаалж оршдог байна. Ингэснээр хур борооны ус газрын гүнд нэвчих бус голын голдрол даган урсаж үлдсэн хугацаанд сэлб голын усны түвшинг нэмэгдүүлж байдаг байна. Ийм л шинжлэх ухааны үндстэйгээр голыг сэргээж болдог нь батлагдсан учраас энэхүү мөсөн халаа дош тогтоох ажил нь үр дүнтэй батлагдсан. Тиймээс туул голын савд байрлах улаастай гол, нарангийн гол, толгоотын гол, гачууртын гол, хүйтний гол, түрэгний гол зэрэг жижиг голуудыг болоод мөн туул голыг ч ийм аргаар сэргээх бүрэн боломжтой юм а. Өвөл одоо ингээд халиа өсгөж явах чинь өөр ингээд манан үсэл. Тэгээд тэр манан гэсэн дагаад одоо энэ ургамалч ингээд одоо бөмбөсөн цагаан хөрөнгө хүүрэг. Цаан хүүрэг. Одоо нэг өвлийн том голууд өндөө тэгдэг шүү дээ. Яг тэр шиг болоод тэр яаж ийн өгвөл шууд усны ураагаар тэнцээ харагдаж байгаа байхгүй. Тэр энэ яаж ийн өгвөл нөгөө агарын одоо энэ бохирд нөгөө утааг бууруулах нөгөө агаарыг чийгшүүлэх нь. Зуны цагт одоо бид нар шил 4 5 6 сард 6 сард одоо усуудад дагуулж хүчээд мөсөн дээр зогсоод тэр чинь хөлн зуны батыг дээрс хөлн дараад мөсөн дээр зогсож чадахгүй байгаа байхгүй. Тэгээд тэр чинь гिचнэх усгаарт ууршиж гिचнэх тэр хүүтэн одоо үйлдвэрлэж байгаа мэдгэж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр хажууд нь газар дарсаа зэрэгэн тусгаад бараг уцаад ялгаар тийм халан байгаа шүү дээ. Тэгэхээр гих мэтлэнгээр одоо энэ юм өөр тийм одоо энэ уур амьсгалтай хүртэл нэлээч гэж байна. Тэгээд зүгээр ганц нэг тийм хөл халиадсан гэдэг юм аа тийм. Энэхүү шинжлэх ухааны нөхцөл их ажлыг хийж гүйцэтгэсэн хүмүүстэй уулзсан бидний уулзалт өндөрлөж зочид маань амархаар явсан. Мөн бид ч амархаар хэвдэж маргааш өглөө хүлээхээр шийдлээ. Өглөө эртлэн босч бид баг баянгийн амыг уруудан олон булгийг өнгөрөөгөөд булгуудын нийлбэр баг баянгийн амны голын ирэг дээр дахин очсон билээ. Энд бид өглөөний цайгаа унгаа булгийн хүйтэн бөгөөд цэвэр усанд нүур гараа угааж сэргсэн юм. Өглөө 6:30 минут болж байна. Өглөө босоход бол хөдөө хэр хоноо босоход мантай өглөө гуталчийг татсан байдаг. Тэгтээ өглөө нь бол гутал минь хуурай байлаа. Урч нь бол ямар ч чийг уусангүй. Үнэхээр сайхан дулаахан хонж өнгөрлөө. Урчны хувьд байгаль дээр ойр хавьд ямар ч хүн амьд машин байхгүй, хүн байхгүй. Үнэхээр 100% байгаль дотор байгалийн дуу чимээ, шуудын жиргээ, бас гөрөөс урамтхыг итэр сонсч хонлоо. Үнэхээр сайхан байлаа. Тэгээ голын чимээ бас ингээд шүн унтж яхад аюу гоё. Шаржигнаад дуурайд байлаа. Скаутуудад ер нь хөтөлбөрийн 3-2 нь байгаль дээр төсгөлсөн байдаг. Тэгээ байгаль ан амтны хамгаалалт талаар маш олон хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Сая ихэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар нүүбийн хүүхдийн сантай хамтраад 21 аймгийг хамарсан, 9 дүүргийг хамарсан юм нэг эко хөтөлбөр боловсруулаад хөтөлбөр нь амжилттай хэрэгжээд хамгийн сүүлд илтгэлийн шатан дээрээ явж байгаа. Тэгэхээр тэр эко ичнэрэгчсэн давтарж бас саяны бидэд явсан аялал шиг юм аялал хийлгүүл их гоё юм байна. Тэр хүүхдүүдэд бас нутаг нутагтаа очиод бас шинийг хийх санаа их төрөх юм байна гэж би бодож байна. Өглөө болохоо яг ийм усаар уугадаг бол үнэхээр сайхан санагдлаа. Тэгээд үнэхээр хүүтэн байна. Өчигдрөөс илүү өглөө үүрээр болоод гэдэг юм илүү хүүтэн болт юм.
ус авч явах ч гэсэн гар бүр амар ташаал. Хүүтэй. Байгаль дээр байгаа юм. Гоё юм. Хотод бол дуу чимээ мэнэ гэх юм бол өглөө хэцүү штэ машины чимээ сохолоо. Бид ажил өрнөжид энд бол харин нам чимээгүй. Зөвхөн усны хорчгонох чимээ л өөр хэлдэг бусын чимээ байхгүй сайхан л. Үүний дараа бидэнтэй нэгэн зочин ирж уулзсан нь энэ ноён эцдийн нэг өхөөрдөм хөөхөн хэрэм байлаа. Сэргэлэн хөөхөн хэрэм биднийг удаан харж зогсоод сайн яваарай гэх шиг цааш өвсөн дундор алхан оцсон юм. Бид буцах боллоо. Бас л нөгөө л шавар, шалбаг, намаг, оймоод торлог ургамлууд. Бид дуршлагтай сайн жолоочтой тулдаал цаг алдалгүй саадыг давж чадсан. Дахин хамгаалалттай бүсийг өнгөрөн нийслэл хотын зүгт жолоо заллаа. Гэвч цуслангийн айлууд ихсэх тусам сэлбийн голын тунгалаг байдал алдагдан улам бараантаж харагдана. Голын эрэг дагуух айлууд бүгд хашаандаа жорлонтой бөгөөд эдгээр ил жорлонгууд нь гүний усаар сэлб голтой холбогдсон сэлб голыг бохирдуулж байдаг гэнэ. Энэ талаар гадаргын усны мэргэжилтэн доктор Баттдорж өмнө нь бидэнд ингэж ярьсан юм. Саяда манай Германы ГАП гэдэг юм компанитай манай компани Улаанбаатар хотын газрын доор усыг судлах. Түүнийг одоо хүний унд ахвал яаж хэрэглэх үү? Түүнийг эргүүлж яаж цэвэрлж яаж одоо зүүцэхтэй ашиглах уу? Ийм одоо судалгааны ажил хийлээ. Манайч одоо ингээд тэр хүн баашаа ороод гэдэг нь сүлжээтэй. Гэр ороод ерөөсөө юу ч үгүй. Гэр ороодын зөөврийн ус уудаг. Зөөврийн ус ирэхгүй эсвэл одоо тэгээд мөнгө зүрх явах бол одоо энэ бохирснаас шууд ууддаг шүү дээ. Бодлого шам дээрээс нь хийдэг. Тэгээ харин энэ одоо төсөл бол дэлхийн банкны төсөл бол гэр хороолт яг хүний унтанд тохирсон тийм усыг хүргэж чадсан. Одоо харин түүнийг зөв хэрэглүүлээд цаагаад бохирын татан зайлуулаад тэгээд ингээд цэвэрлэх нь манайх удахгүй байна. Гэр хороолч одоо сүүл домны орон сууцны ороод болох нь байна. Энэ бохир цэврээр ингээ хангаадаг бол одоо бидний 59 оны судалгаа байдгийн нэгдүгээр эмнэлэг бол би танд тодорхой ойлгох. Тэгээ нэгдүгээр эмнэлгийн одоо уртлуулж маш хайдууд байсан байна. Тэр хавьд хийжсэн одоо судалгаанаас үзэх газрын дор усны бохирд ялгаагүй найлын жордон болдонтой адилхан ингэ бохирдсан. Одоо нь яг энэ сэд болын дагуух байгаа энэ долдугаар холмоо гэдэг байдаг шүү дээ. Яг энэ адилхан хэмжээний бохирдсан. Тэгэд одоо ингэ судлаад тэр ус байхгүй болсон. Тэр нь цэвэрссэн тий. Өөрөөр хэлбэл ингээд дахиад бохироор нь танаас хийхгүй бол энэ чинь өөрөө байгаль ус чинь ингээд угаагдаад өөрөө газар доогоор урсаад тэгээ зайлыг цэвэрсэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол одоо агчил бохироо баг шиг хаяад түүнийг цэвэрлээд ингээд байх юм бол боломж байна. Ядчил одоо энэ айлын жарлангууд энэ усуудыг доош нь буугш нэвтрүүлдэг гэдэг тийм материалуудаар хийгээд машинаар нь болохгүй татж аваад ингээд юм тий. Ийм одоо нийтийн хамарсан том хөрөнгө оруулалт хийж чадахгүй бол жижиг хэмжээгээр хувь хүн одоо айлууд хүртэлтэй энийг бодноор шүү дээ. Бид нар одоо өөрийнхөө байшингээ гоё бариад байдаг те. Сайхан одоо энэ цэцлэн хачин гоё бариад те. Гэтэл тэр хөрсөө яаж бохирдуулж яах нь ямар бохироос бохирд байж юм гэдэг өөрөө мэдэхгүй шүү дээ. Агаар бохирдуулаад те. Тэгэхээр бид нар шинэ хувь хүнийг байшингаа барьж авсан юм чинь энэ одоо ахын бохирыг одоо бид нар бас ингэж хайхгүйгээр хийж болж байгаа. Тийм болж байгаа. Тиймээс
Хүмүүс ч гэсэн энэ цаашдаа энэ ялангуяа амны орон сууц барьж байгаа улсууд хэрвээ тийм нэгдсэн системд орч чадхааргүй ийм байдлаас бол ер нь төр засаг цахилгаан хотын захиргаачдад ийм аргамж авах болохгүй нэг байгаа чинь. Байж тэр том байшин бүрээд амьдарч байсан юм чинь хайсан бохроосаа нэг доошин шингээхгүй байл тийм хийж болно шүү дээ. Хөрсний усаар бохирдсан сэлб голын усны урсц болон усны түвшин нэмэгдэж болох ч химийн найрлагын хувьд эдгээр гэр хорооллууд байсан цагт хүний эрүүл мэндэд хортой бохир хэвээр л байсаар байх нь. Бид Баг Баянгийн аманд очиход наранд гэлтгэн мэрэлзэн урсаж байсан сэлб гол Улаанбаатар хотын дундуур ийм л урсаж байна. Бид нар ч газрын дорхсныгаа тийм ямар нөөцтэйгөө мэдэхгүй. Хаана урсаж байгаа мэдэхгүй. Яаж одоо горимнууд нь өөрчлөж яах гэдгийг мэдэхгүй. Юунаас л бохирж яах, бохирчуу гэдгийг мэдэхгүй. Ийм л байгаа шүү дээ. Гэтэл айл болгоо ходог гаргаад ус ашиглаад байна гэдэг нь уус тийм. Зарим хүмүүс л одоо нэг яхад бол тэр одоо юус ахуйтай юм уу тэгэл бослогож яд нэг оног юм унданд хэрэг тийм усуд зарим байхгүй байна шүү. Улаанбаатар марга одоо энэ байшинтай болгон гэртээ одогтой байна шүү. Бид нэг оног юм унданд хэрэг тийм усуд зарим байхгүй байна шүү. Улаанбаатар марга одоо энэ байшинтай болгон гэртээ одогтой байна шүү. Гэр хорооллыг бид зөв муу хэлж байгаа юм шиг. Одоо энэ гэр хорооллыг бид нэр өөрчлөх гэсэн болсон. Гэр хорооллыг яаж өөрчлөх вэ? Одоо гисгэн газарт нь өөрсөнд нь хүний амдан тохирсон цэвэр усаар нь өгж хангаад аваачгаа буцаагаад нэг усан батд зайлуулаад жижигхэн цэвэрлэх агуулмжуудаар цэвэрлээ. Тэгээ гол руу хайдаг. Тэр ус бол ер нь одоо 3-4-өөс дээш тийм хойр цэвэрлэж хийж байгаа шүү дээ. Өрөөсийн гадаад орнууд чинь бол бохир усаа цэвэрлээд голдоо хайдаг шүү дээ. Зүүндээ одоо би олон газруудаар явж үзчихээ. Угаасаа тэгш манай хүртэл одоо төв зөвлөх байгууламж туулгад руугаар ингээл хайж байгаа шүү дээ. Заримдаа сайн цэвэрлэл хийж, заримдаа цэвэрлж чадахгүй шийдэж जैन тийм. Их мэтлэнгээр л юм их юм байна л да. Иймээс бид эхний ээлжинд байгаль орчны яамны төв лабораторид өгсөн сэлб голын усны ерөнхий химийн шинжилгээний хариуг авахаар тус лабораторид очин мэргэжлийн хүний дүгнэлтийг танд хүргэж байна. За 2012 оны 9 сарын 6-нд сэлб голын шинэ гүр орчмоос дунд голын мисийн баруун талаас тус усны сорц авсан юм байна. Энэ шинжилгээний дүнгээр бол усны чанарын стандарт хөлцгөө агуулмжаас дасан тохиолдол зөвхөн дунд голын мисийн баруун талаас авсан усны сорцонд нитратын азотын агуулмжаар хөлцгөө агуулмжаас 2 дахин давсан бохирдол илэрсэн байна. Бусад үзүүлэлтээр төдийлөн даваагүй байна. Гэхдээ сульфатын агуулмж болон хологорын агуулмж дунд голын усанд нэлээд өндөр байсан байна. Энэ нитратын азотын агуулмж ингэж давах тохиолдол Монгол орны гол мөрөний усанд бол төдийлөн ажиглагддаг. Тэгэхээр энд бол ингэж ажиглагдсан бас нэлээд их ус тухайн үед ус нэлийн эрдэс азотын бохирдол нэлээд их байсан харагдаж байна. Бидний өгсөн 3 шинжилгээнүүдийн механик инженерийн сургуулийн орчмоос авсан дээжнээс нитратын азот хэмэх бодис агуулгадах ёстой хэмжээнээсээ 2 дахин давсан үзүүлэлт гарсан нь Монгол орны гол мөрөнд төдийлөн тохиолдоод байдгүй үзэгдэл гинэ. Учир нь энэ төрлийн химийн бохирдол нь ихэвчлэн халуун орны гол мөрөнд илэрдэг бөгөөд хүний эрүүл мэндэд хор нөлөө ихтэй гинэ. Нитрат нь ургамал амьтны гаралтай бохирдуулагч их үүсвэрээр нэлээд эрт бохирдсныг илэрхийлнэ. Ус азотын нэгдлэр бохирдсноос хойш хэдий ч их хугацаа өнгөрнө, төдий ч нитратын хэмжээ ихснэ. Нитрат зөвхөн ургамал амьтны гаралтай органик бохирдлыг үзүүлээд зогсохгүй, ундны усанд ихээр агуулгадах нь хүний бие махбодод ялангуяа нэраа хүүхдэд хортой нөлөө үзүүлнэ. Энэ нитратын азотын агуулмж 2 дахин давна гэдэг нь эрдэс азотын бохирдол нэлээд өндөр байна гэж үзэж байна. Энэ хүний энийг бол шууд ундны усанд хэрэглэх боломж байхгүй. Бидний мэдэх сэлб голын бохирдлын хэмжээ энэ жилийн хувьд харьцангуй бага байгаа гэдгийг тус лабораторийнхан онцолж байсан. Энэ нь мэдээж сайн хэрэг. Гэвч хөрсний усаар бохирдоод буй сэлб гол хүн ардын ялангуяа хүүхэд багчуудын эрүүл мэндэд аюултай бодисоор урсаж байгааг энэхүү нэвтрүүлгийг үзэж буй эрхэм үзэгчдэнд анхааруулахад харамсалтай байна. Тэгээд сэлб голын дагуух одоо зарим газруудаар бол газрын доорх усудад голын усны бохирдлууд тодорхойлсон. Эндээс үзэхэд бол үнэхээр одоо хүн аргад бол усурсаад байгаа мөртлөө
үнэхээр одоо хэрэглээд тийм үнэхээр одоо бохор. Тэгчэнд одоо хөрх манай гэр ороод өгдөг чинь тэр чинь сэлээд дахиад уугаал зэрэглээ тэгээд дархлаа сайн байна. Манай Монгол хүмүүс дасан зогдох чадвар сайтай хүмүүс гэрээд идэв юм байлээ. Тэр нь одоо тэрэндээ л байдаг байх таа гэж би боддоо шүү дээ. Бас тонголог байна уу? Жаахан бохирд тэгтээ гайг байгаа. Гол дээрх тоглодог уу? Үгүй баг дээргүй тоглолтсон шүү дээ. Багал тоглодог уу? Аха. Голын усаа суудаг уу? Үгүй. Суудаг уу? Яг уу. Бохир. Аха. Хэн бохир гэсэн? Альтэн нөгөө ирэхэд нөгөө бохир исэн байхгүй юу? Та нар энэ голын усаа сууж ирсэн. Ууж байгаагүй. Өрөөсөө ууж байгаагүй. Аха. Айгүй бохир юу? Энд усанд сэлдэг үү та нар? Сэлдэг, замтаа сэлгүй. Тэгэд сэлжмэлж явахдаа ус залих тохиолдол байдаг уу? За сэлбийн хувьд бол энэ ихэндээ одоо өстөр өнөөдөр хоёр бидний харахад бол ийм сайхан тунгалаг. Ер нь сэлб бол адагтаа хүртэл ийм л тунгалаг байсан л та. Тэгээ усан тунгалаг учраас нөгөө хүйтэн байдаг. Тэгээд бүр ардын дууч унтчууд байсан шүү дээ. Сэлбийг өгсөн сэрүүхэндээ гэх. Тэгээ сэлб бол ер нь нэг их татраад байдаггүй ийм гол байсан. Тэгээд нөгөө ширгэшгүй сэлб гэдэг өгч байсан. Эхлээд одоо ширгэшгүй үжсэн сэлб маань ширгээд байгаа явдал бол үнэхээр сэтгэл зовоосон харамсмар зүйл дээ. За ингээд энийг бол бас ер нь ширгэж магадгүй байна гэдэг бол одоо 30 жилийн өмнөөс анх бол асуудлаачид ялангуяа шинжлэх ухааны газар зүйн хүрээлэнгийнхэн бол олж тогтоож ирсэн. Сэлбийн ихэнд тусгай хамгаалалттай газар байгуулад одоо сэлбийн ихийг бохирдуулах, аж ахуйд хийх ашиглах явдлаас хамгаалсан ийм ажил хийж байгаа юм байна. За энэ бол одоо эрчим сулруулчихгүй бол твшил болгочихвол одоо Улаанбаатар хотын уур амьсгалыг зөөлрүүлэх, сэлб болоо хамгаалах энэ ажилд их тус болохоор сайхан төсөл байна. Сэлб буюу зүүн сэлбэл бид нар энэ найдвартай байгаа дээр нь додондож хамгаалаж нэг жил авч чадах хэрэгтэй байна л да. Тэгээ энд бол ирээдүй сайхан ирээдүй байна. За ер нь бол сэлбийг тэтгэж сэргийх болцоо их байна да. Ингээд яхад энд бол цэвдэг бол бас их хүн тэ ортол арилчааг байна. Жишээлх юм бол энд одоо ингээд энэ чинь залуу моднууд маш их ургаж байна. Тэрэнд хуш их ургаж байна. Төвгөрч барахгүй одоо нэлээд хүйтэн чийлэг орчинд ургадаг гацуурууд энд одоо шинээр зөндөө бий болж байна. Тэгэхээр энэ бол бас бүр нэг байгалийнхаа хувьд бол нэг эргэж буцшгүй одоо хураашчих тэр аюул уг нь хол байна. Энд бол хүний үйл ажиллагааг зөв зохицуулаад өгвөл байгалийнхаа улмаас хуурайшлын улмаас сэлб тасарчин гэх үндэс бол байхгүй байна. Тэр зүүн сэлб чих тамоо одоо ямар санд би тэр чинь одоо баг байхдаа загасч барьж жаргаж загнуулж ил байсан өөрийн усантад болохж загнуулж байсан мөсөн дээгүүр нь гулгаж сургууль мургуулда явж байсан дамтар жид байхдаа зүүн сэлбэд бол ерөөсөн ленокосиклет чапака аюу хариусад нэргээд өчнөө боцолсон загас тэгээ дунд бол бас төрөн туулгол бол бүр одоо бидний хэрэтээ ийм одоо хэмжээний загас одоо гадаадын таймын гэдгийг манайхан бол юу гэдэг вэ тэр шин одоо тэр загас тэгээд орсуудын одоо хавар ашиатргийн загас эднэр цөнхөлөөр ингэж байсан.
Бид дараагийн дугаартаа сувг усны газрын усны лабораторид өгсөн бактериологийн шинжилгээний хариуг та бүхэнд хүргэхээс гадна Сэлб голын 35 жилийн өмнөх судалгааны материалуудыг одоогийн байгаа байдалтай харьцуулан танд хүргэх болно. Тэнгэр талх мандалдан цэлгэр талын аммун долготой алтан наран дурдах таляндан агад ханган дагшин борготой харн тамны халга урсгалтай энхэн бини ундранаг бэлэг Соборный